Үзэгч та бүхэнд орой минь төргий. ТВ-с телевизийн өнөөдрийн хэлэлцүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн хэлэлцүүлгээрээ бид хиймэл оюуны хөгжлийн талаар, за энэ дундаа Хятадын хиймэл оюуны хөгжлийн талаар ярилцахаар хэлэлцүүлгээ бэлтгэн үзэгч та бүхэндээ хүрэхээр бэлгэлээ. За өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За Tori AI-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Лувсан Бямб, Google DeepMind-ийн ахлах инженер Батулга, Хятадын төв радио телевизийн сэтгүүлч Дүүрэн Жаргал нар манай хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн байна. За ингээд та бүхэнд одоо бидний хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн явдал баярлалаа. За ингээд танаас асуултаа эхлэе. Ер нь бол одоо өнөөдөр хүн бүр Google одоо хиймэл оюун гэдгийг бол бүгд өдөр тутамдаа бол мэддэг боллоо. Өдөр тутамдаа ашиглаж байна. За залуу хүнээс эхлээд одоо ахмад настай хүн хүртэл ашиглаж байна гэж одоо ярьж байна. Тэгэхээр яг өнөөдөр яаж одоо хэрэглээнд нэвтрээд байгаа. Тэгэхээр бид энэ хиймэл оюуныг одоо амьдралдаа хэрэглэснээр ямар одоо олон давуу тал боломжууд гараад байгаа талаар товч үзэгчд мэдээлэл өгнө. Тий. За 22 оны сүүлээр Америк OpenAI гэдэг компани ChatGPT гэдэг аппликейшн гаргасан тий. Тэгээд тэр нь болохоор хүмүүс гар усан дээр татчаад юу гэснээр асуулт асуугаад нөгөөх нь олон зүйл мэддэг тийм аппликейшн ингээ байсан. Тэр нь одоо тэр аппликейшн өөрөө хөгжөөд байгаа тий. Нөгөө зураг, видео, таньдаг маш олон янзаар үйлдэл хийдэг, асуултанд хариулдаг байдлаар улам хөгжөөд яваад байгаа. Гэхдээ сүүлийн 1-2 жил энэ agentic AI гэдэг тал руугаа маш хүчтэй хөгжиж байна тий. Тэр нь юу вэ гэхээр одоо зөвхөн ингээд хүний асуултанд хариулах биш те илүү ингээ үйлдэл хийдэг болоод байгаа. Одоо тэгэхээр ингээ үйлдэл хийдэг болохоор чиний өмнөөс юм тохируулчингуул чиний өмнөөс янз бүрийн зүйл үйлдэл хийж байна. Ажил дээр ялангуяа те ажиллаа хийхэд чинь тусалж байна. Яг ажил дээрээ хэрэгэлдэг нөгөө нэг Excel, Word гэдэг янз бүрийн програмууд руу чинь бүр ороод ирсэн те. Тэгээ нөгөөдхөө ашиглаад нөгөө ажлынхаа бүтээмжийг өсгөх ингээ өдөр тутам хэрэглээнд орж ирээд чамтай хамт чиний өмнөөс үйлдэл хийдэг болж тэр тал руу байлуу хөгжөөд байна л да. Тэгээд давхар нөгөө одоо энэ хиймэл оюун ухааны одоо LLM модель гэж хэлээд байгаа те. Энэ нь улам ухаантай болоод одоо ингээл Америкийн болон энэ Хятадын ийм хиймэл оюуны лабораториуд ингээл баг 3-6 сар тутам ингээл тогтмол улам дараагийнх нь улам ухаантай модельүүдийг гаргаад яваа да. Тэгэхээр ингээд манай нөгөө загваруудын хиймэл оюун ухааны ухаан илүү сайжраад байгаагаас гадна ингээд хийдэг зүйл нь бас улам баяжаад асуултанд хариулахаас гадна одоо үйлдэл хийдэг болоод тусалдаг болоод ирж байгаа. Тэгээд энэ яванд улам ингээд тархаал томрол байх юм шиг байна. Тэгээд энэ ч гэсэн хүмүүсийн хэрэглээнд маш их өдөр тутам орж ирж байна л да. Одоо манай ээж өөр хангаад байдаг 56-тай хүн байгаа. Тэгээд ерөөсө бүх зүйлээ ChatGPT-гээ ярьдаг, асуудаг, ингээд хариулт авдаг, ярилцдаг ийм болоод байгаа. Тэгээд өөрийнх нь амьдрал маш амар болсон. Надаас заримдаа энэ одоо нэг энэ гадаадаар бичсэн юм байна. Энэ яа тийм бол инглиш юм бол гээл одоо нөгөөх нь тэгээ шууд хариулаад ярилцаал асуулт нь хариул аваад ингээд явдаг болчихлоо. Тэгэхээр маш их тийм хүчтэй бүх хүний амьдралд орж ирж байгаа да. Тий. Hi mom. За манай хэлэлцүүлэгт одоо энэ Google DeepMind-ийн ажилтдаг, энэ багт ажилтдаг ийм одоо мундаг инженер ус одоо хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт мань орж байна. Баярлалаа. Тэгээд танаас нэг зүйлийг асуугаад мэдээж одоо энэ хиймэл оюуны өрсөлдөөнд Хятад, Америк хоёр бол маш хүчтэй өрсөлдөж байна. За энэ өрсөлдөөний хоёр улсуудын одоо давуу талууд нь юу вэ? За энэ дундаас Хятадын хувьд Америктэй энэ өрсөлдөөнд хүчтэй өрсөлж байгаа нэг одоо нууц нь гэх юм уу? Онцлог нь одоо юу вэ? Талаас та юу гэж байна? Тэгэхээр яг нөгөө хиймэл оюуны хөгжил гэдэг юм гэхээр энэ чинь нөгөө ингээд ганцхан одоо тэр модель яаж бүтээж ийн гэдгээс ерөөс хамаарахгүй гэдэг олон лейерүүд байгаа байхгүй хамгийн доотлолт нь энерги тий энэ чинь дата центрүүд чинь маш их хэмжээний нэг цахилгаан зарцуулалттай байдаг. За тэгээд тэрний дараа сайн чанартай дата центрүүд байна уу тий. Тэгээд тэрний дэлтэн сайн чанартай дата байна уу тий. Тэгээд инженерүүд энэ хиймэл оюуны одоо мэрэгчлэтнүүд хэрэг байна. За тэгээ модель билд хийж чадж гин үү. Тэгээ гарч ирсэн модельүүдээ аппликейшн болгож ашиглаж чадж гин үү. Тэр зөндөө олон лейерүүд байгаа байхгүй. Тэгээ тэр дундаас Хятад, Америк хоёрыг харьцуулахад одоогийн байдлаар зөрүүтэй байгаа хэсэг нь бол яг тэр чип үйлдвэрлэл тий. Одоо яг тэр хиймэл оюуныг хөгжүүлж байгаа чипэн дээр л хамгийн гол зөрөө нь гарч байгаа. Тэгэхээр тэр зөрөөг бас ашиглаж нөгөө нэг Америкийн талаас гэх юм бол одоо гол давуу талаа ашиглаад Хятадын талыг бас удаашруулахыг оролдсон шүү дээ. Тэгэхээр янз бүрийн чипний хоригууд одоо зөвхөн чип үйлдвэрлэхээс гадна тэр чип үйлдвэрлэдэг машинууд гэж бас байгаа. Тэгэхээр тэр ASML энтергээ тэр одоо машинууд дээр бас хориг мориг тавиал Хятадын талаас болохоор тэр бүх одоо нэг хориг юунд оруулахгүй тулд өөрсдөө бүгдийг үйлдвэрлэх гэж
одоо тийм одоо төлөвлөгөөтэй гэх юм уу. Тэгээ тийм болохоор одоо ASML-ийг одоо орлох хэмжээний тэр чип үйлдвэрлэлд оролцдог төлөвлөлүүдийг хийдэг зүйлүүд бас чипэч гэсэн бас тухайн төлөвлөлд байхгүй байсан ч гэсэн одоо яг адилхан хэмжээний перформанс гаргахаар тийм одоо чип үйлдвэрлэлийн үйлдвэрүүдтэй болж эхэлж байна. Тэгээд урд нь бол нэг 3 жилийн ялгаг зөрөө гарах байх энэ гэж хөгжлийн зөрөө гарах байх гэж ярьдаг байсан бол сүүлийн үед бол нэг 2 жилээс 6 сарын зөрөөтэй болсон. Ер нь бол нэлээд ойртсон гэж ерөнхийдөө яг мэрэгчлэтнүүд нь дүгнж явах шиг байлаа. Тэгэхээр бол хятадын хувьд бол маш хурдтай хөгжиж байгаа. Тэгээд чипнес бусад хэсэг дээр бол ямар ч ялгаа байхгүй. Одоо жишээлбэл сүүлд гарч байгаа тэр DeepSeek-ийн ч юм уу те одоо энэ AI модельуд бол ерөөсөө яг тэр OpenAI, Gemini энтертэй өрсөлдөх үүсэх хэмжээний маш хүчтэй модельуд гарч ирж байна. Датаны хувьд гэх юм бол магадгүй илүү жоохон зөвхөн хятадд харьяалагдахаар датанууд энтер орж иж магадгүй. Тэрнээс биш датаны хэмжээний хувьд бол бас ялгахын аргагүй байгаа. Тэгэхээр ер нь бол чипнес бусад хэсгүүд дээр бол бүгд адилхан хэмжээнд Америк, Хятад хоёрууд бол ер нь бол маш тэнцвэх өөрчлөлттэй л гэж бодож байна. За сэтгүүлч дүүрэн жаргалаас асуухад Хятад хиймэл оюуны хөгжил одоо юу гэж тодорхойлоод байгаа юм? За өнгөрөх хугацаанд маш уртастай энэ салбарт их хөрөнгө оруулалт хийсэн байна. За ирээдүйд энэ одоо салбарыг яаж тодорхойлж ямар бодлого явуулж байгаа гэж харж байна? Саяын Америк болоод Хятадын давуу тал дээр Хятадын давуу талд бас нэг онцлог нэг төвлөрсөн төлөвлөлт эдийн засаг байдаг. Үнэхээр жишээ нь гарч салбар руу улс даяараа хөрөнгө оруулаад хийчих болдог. Тэр нь одоо шил Америкт бол хэдэн компани, тодорхой компаниуд ингэж ажиллаж явуулсан чинь бүх үндснээрээ ингэж бодлогоор зарчуулж ажиллаж байгаа. Энэ бас яг нэг Америктэй ингэж энэ тэнцүү ч юм уу арай хажуу гэхдээ бусад улсуудаас арай давуу байдалтай хөгжиж байгаа бас нэг чухал онцлог юм болоо гэж бодож байгаа. За тэгээд Хятад улс 25 онд болохоор төрийн зөвлөлөөс нь бодлогоор бол AI нэмэх гэдэг юм хөтөлбөрийг төв боловсруулж одоо хэрэгжүүлж эхлэдэг байгаа. AI нэмэх гэдэг нь өмнө нь бид одоо AI-г зөвхөн хөгжүүлэлт, нөөн хөгжүүлэлт дээр анхаарал тавьсан одоо тэрний хэрэглээ рүү оруулъя. Том салбар руу. Тэгээ AI нэмэх гэдэг нь олон салбар доороо байгаа бүх яамнууд өөр өөртөө зохицуулаад AI нэмэх хөдөө аж ахуй, AI нэмэх санхүү, AI нэмэх одоо өмчилгээ, AI нэмэх хөдөө аж ахуй ч гэдэг юм уу. Ингээд бүх салбартаа AI-г яаж хэрэглээ болгох вэ гэдгийг 27 он болтол энэ салбарт төлхөө ажиллана. Зөвхөн нөөн хөгжүүлэлт модель байгаа зогсгүй тэрнийг хэрэглээ болгох тал дээр. За ингээд 30 он болоход бол энийг бол аж үйлдвэрийн тулгуур болгоно. AI юм уу одоо хямд оюун ухааныг бүх аж үйлдвэрийн бүх салбартаа ингэ тулгуур болгож оруулна гэдэг нэг бодлогоороо ингэж яваад одоо ингээд 25 онд баталсан гэхэр чи одоо 2 дахь жилдээ явж байгаа. Энэ мэтэр хөгжиж байгаа. За мөн бас энэ газар орноо онцлог зориулаад за Хятадын бол зүүн бүсүүд илүү хөгжтэй одоо Шанхай, Бээжин байна уу ингээд Шэнжин зүүн бүсүүд илүү хөгжилтэй байдаг. Баруун бүсэд Гуам, Сэрэг тэгтээ эрчим хүч илүү одоо үйлдвэрлэж байгаа. Тийм учраас энэ зүүн бүсэд бий болж байгаа энэ дата центрийн баруун бүсэд байгуулж байгаа. Энэ хямд юу вэ? Эрчим хүч байна. Гуам, Сэрэг байна. Тэн тийм үйлдвэр том хэмжээний тийм дата центр байгуулах тийм боломжтой. Тэгтээ энэ зүүн бүсийн датаг баруун бүсэд очиж боловсруулад буцаж өгөгдөл болгож ашиглаж байгаа. Энэ мэтэр ийм бодлогод зохицуултыг авч төлөхөө ажиллуулж байгаа. За тэгэхээр энэ хиймэл оюуны одоо хөгжил дэлхийд тодорхойлж байгаа. Хятад манай одоо их хажууд байж байгаа. Гэтэл Монгол улсын энэ хиймэл оюуны хөгжил ер нь ямар төвшөнд байна? Ер нь одоо таавал энэ хиймэл оюуны чиглэлээр компани байгуулах үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Таны энэ одоо компани одоо ямар үйл ажиллагаа явуулдаг юм? Ингээд товчхын талаар та мэдээлэл өгнө. Тийм. Түрүүн батлага ах нөгөө хэлжсэн те нөгөө нэг энэ хиймэл оюухан гэдэг чинь хідэн давхрахтаамаа гэдэг те түрүүн нэг эрчим хүч тэгээ дата центр дээр нь модель аппликейшн хэрэглээ энэ төр гэх те тэгэхээр ингээд том хятад Америк зэрэг улсууд бол ингээд бүгд давхар руу н орж байна л да одоо ингээд эрчим хүчнийхээ нөөцийг их болгоё дата центраа барья дээр нь модулүүд сургая аппликейшн нэвтрүүлээ гэдэг ч юм уу те тэгэхээр бусад улсуудын хувьд болохоор яаж алинд нь илүү хэрэгжилж эхлүүл илүү оновчтой байна өөрт ингэж боломжтой байна гэдгээс ингээд хэрэглээ явж байгаа. Одоо манай улсын хувьд энэ чинь харьцангуй шинэ зүйл байгаа тоххой 2 3 жил л болж байгаа. Тэгвэл шууд хэрэглэнээс шууд эхэлж байгаа юм тий. Одоо нөгөө Америкийн модулүүдээс эхлээд тий гаргасан аппликейшнуудыг татаж аваад түрүү хэлсэн шиг ерөөдөө асуулт хариултанд хэрэгжүүлсэн бол одоо тэр модулийг ашиглаад өөрсдөө AI эйжентүүд, агентууд ухсраад өөрийнхөө хувийн эрхлэн болон компани хэрэглэн ингэж нэвтрүүлж эхэлж байгаа тий. Тэгэхээр бид нар тэрнээсээ бол эхэлж байна. Тэгээд цааш нь бол бид нар бусад давхар руу нь бол оролцох боломжтой. Түрүүн
хэдүүлээ бас энэ хятадын жишээ байна, Казахстаны жишээ байна, дата центр барья те. Тэгээд тэрээр сайн эрчим хүчээр хангаад тэрэн дээрээ их тийм модулууд дотоодын болон гадаадын компаниуд хамтарч модель сургаад тэр нь өөрөө буцаагаад нөгөө хиймэл оюун ухааны модулуудыг сургадаг. Тэгээд үйлчлэгээ үзүүлдэг болж экспорт болох боломжтой болж байгаа байхгүй те. Тэгээд миний мэдхээр одоо энэ дата центр болон дата нөгөөдлийн тухай хууль гээд одоо боловсруулагдаж байгаа legal info-дор тавьсан байгаа. Би бас тэр хуулийн төс боловсруулах ажлыг нас орж ажилласан. Тэгэхээр ингээд анханасаа хууль болон татварын орчноо илүү сайн болгоё гэх мэтээр бол ажлууд явагдаж бас эхэлж байгаа. Одоо өөр давхрууд руу ингэж харахаар тэ яаж оролцож болох вэ гэдэг талаас. За энэ сая өнгөрөх чоногуудад энэ Америкийн томоохон одоо хиймэл оюуны салбарт одоо хүчтэй орж ирж байгаа компаниуд, технологийн том аврах компаниуд IPO-г ээлж дараалан гаргалаа. Энэ одоо хүчтэй өрсөлдөөн уралдаан явж байна. За гэтэл Хятадын DeepSeek удахгүй энэ IPO-г гаргана гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр эндээс одоо ямар хүлээлт байна? Тэгээ яг нь DeepSeek-ийн тухайд болохоор бусад компаниудтай харьцуулахад бас жоохон өөрмөц. Одоо Хятадын бусад компаниуд гэх юм бол Alibaba байж, ByteDance байж, тэгээд ерөнхийдөө өөр том инфраструктуртай тэрэн дээрээ ингээд AI-ыг хөгжүүлээд явж байгаа компаниуд байгаа байхгүй. Тэгэхээр IPO хийхэд бол зөвхөн AI дээрээ төвлөрсөн биш, ерөнхий том платформ тэн дээр AI хөгжүүлдэг компаниуд. DeepSeek-ийн тухайд бол ерөөсөө өөр юу ч байхгүй, шууд AI модель хөгжүүлээд ингэж гарч ирсэн компани. Тэгээд зөвхөн AI модель хөгжүүлээд ингэж гарч ирэхэд сая баг valuation-ыг 50 тэрбум долларын хавцаа valuation гаргахаар байлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол зөвхөн яг модель дээрээ төвлөрсөн тэгээ моделийг гаргадаг компани тухайд бол иймэрхүү valuationтай байхаар байгаа байхгүй. Америкийн Anthropic бол бас ерөнхийдөө төстэй бас яг одоо доотлын тэр бүх инфраструктур байхгүй яг модель дээрээ төвлөрөөд. Гэхдээ энийгээ бол нэлээд одоо сайн хэмжээнд одоо нэг хэрэглээнд хүрэгдсэн хэрэглээний аппликейшнуудтай олон газар бас яг хэрэглүүлдэг ийм компани байгаа. Тэдний хувьд гэх юм бол баг valuation $1 триллион одоо анх IPO хийхдээ $1 триллион компани болж гарч ирж байгаа ч тийм. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ том модель хөгжүүлдэг компаниудын тухайд бол үнэлгээ маш өндөр байгаа. Ер нь бол маш өндөр байгаа. Тэгээд одоо нэг түрүүчээсээ эхлээд ихнийх нь IPO хийн гэдэг чингүүт бусд нь яарах хэрэгтэй болчихно. Яг тэгвэл зах зээл дээр байгаа мөнгө бас хязгаарлагдмал те. Тэгэхээр бүгд ерөнхийдөө энэнийг хурдан IPO хийж ээж тэр мөнгийг авч илүү нэг бусдасаа илүү бас урагшлах боломжтой. Тэгэхээр тийм одоо өрсөлдөөнүүд бол болж байна. Гэхдээ яг бид нар ингээ нэг өнгөцөн харахаар ингээл окей Хятад Америк гэл ингээл хоорондоо хуваагдаад ерөнхийдөө нэг бол Хятадыг нэг бол Америкийг дагахаар иймэрхүү нөхцөл байдал үүсэж байгаа юм шиг мөртлөөсөө яг дотор нь ороод харахаар DeepSeek-ийн хөрөнгө оруулагчид нь зөндөө олон одоо Америкийн хөрөнгө оруулагч компаниуд орсон, одоо Америк Хятадын хөрөнгө оруулагч компаниуд орсон. Ерөнхийдөө яг нөгөө ингээд юугаар нь харах юм бол одоо нөгөө хувийн хвшлүүдийнх нь нөхцөлийг харах юм бол бие биендээ хөрөнгө оруулаад ингээд ерөнхийдөө нэлээд тийм байдалтай явж байгаа. Одоо DeepSeek гэхэд бол энэ том хэлний модельийг хөгжүүлж байгаа компани гэж ойлгож байна тий. Тэгэхээр зах зээлээс одоо энэ олсон одоо хөрөнгө босгоод олж байгаа орлогоо яг өөрийнх нь цэвэр одоо хөгжүүлэлт дээр л анхаарна гэсэн үг үстэй тий. Компани үйл ажиллагаа. Тэгэхээр танаас асуухад энэ хиймэл оюуныг хөгжүүлэхэд болсон маш чухал зүйл бол мэдээж энэ дэд үтсийн асуудал. Энэ дата центруудыг маш олон орнуудад барих хэрэгтэй. За өндөр чанартай одоо энэ боловсруулалт хийхин тулд маш олон дата центр хүчин чадал өндөртэй. Тэгэхээр Хятадын тухайд энэ аль болох алслагдсан бус энэ баруун хойд бус одоо Шинжаан шиг гэх юм уу тийм бүстэй ингээд хиймэл оюуны дата төвүүдийг барьж гинэ гэж та хэллээ. Тэгэхээр за энээс ч одоо илүү алслагдсан гэж хэлж болох бас хүн ам шигүү бүс энэ Хятадын одоо зүүн хойд бүс гэх юм уу ба. Харбийн хөлбөмбөрчл илүү хөөртөн тийм ээ өвлийн улиралд. За мөн өөр Монголч гэсэн одоо Хятадын бус газруудаар харьцуулах их хөөртөн. Тэгэхээр энэ бүсүүдэд одоо хиймэл оюуны дата төвүүдийг одоо хэрэг барьж байна. Ирээдүйд хэрэг барих төлөвлөгөөтэй байна. Энэ талаар мэдээлэл өгнө. За Хятадын зүүн хойд бүс бол хуучин аж үйлдвэрийн яг төв байсан бүс. Одоо энэ харвин энэ гэрэн мужи одоо мараа мөгдөн гэж хэлдэг монголчууд. Тэгээ энийгээ бол одоо сүүлийн үед өмнө зүг далай дагсан орнууд хөгжөөд энэ зүүн хойдын мужийн хөгжил арай хоцронгуй болсон. Тэгээ энэ үед бол AI хэрэглээг ахиж оруулаад зүүн бүсийн дахин сэргэлт гэдэг бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ дотор бол AI-гаар одоо оюунлыг сүүлийн үеийн одоо дэвшсэн инновац хөгжлөөрөө энэ хуучны эдийн засгийн бүсээ сэргэж авах ийм бодлого хэрэгжүүлж байгаа.
Тэгэхээр яг нарийн одоо яг ямар ч жоохон байгальтай юм бэ? Би өөрөө Өвөр Монголдыг үл сайн мэдж байна. Өвөр Монголд би өмнө нь Хухатын өмнө байдаг 20 гэр гэдэг юм газар бол дата центр байгуулад олон жил болж байгаа. Дахад мөн Буухт гэдэг хот одоо хуучин бол төмрийн ийм гангийн ийм том үйлдвэр энд ч бас одоо нэрчим хүчинд төшөглөөд том дата центр байгуулж байгаа. Ер нь бол манай хөлбөмбөр байр гэхээсээ илүү Өвөр Монголд бол төвийн бүс Улаанчав, Хухатын уртлаар за Буухт хотод бол маш олон дата центр байгуулж байгаа. Тэгээ энэ жилийн одоо 2 чуулган жил болгон хавар болдог шүү дээ. 2 чуулганаар манай Өвөр Монголын төлөөлөгч Бээжинд очиж хөвдлийн баг хурал оролцохдоо бас ярьжсэн. Манай Өвөр Монгол хэдий одоо хөдөө аж ахуй тулгуурласан ийм одоо эрчим хүчин суурилсан ийм аж ахуйтай эдийн засгтайг та нар ярьдаг боловч бид бас энэ дата центр одоо AI чиглэл бас айгүй их хүч тавьж ажиллаж байгаа гэж ярьж байгаа. Тэр нь бол ганцхан одоо Улаанчав, Буухтад төлөвлөсөн энэ дата центруудыг их байгуулж байгаа. Тэгэхээр одоо ер нь Монгол бол яг зүүн Азийн бүсд оршдог. Тэгэхээр энэ дандаа өндөр хөгжилтэй улс орнууд Хятад, Бүгд найрамд Солонгос, Япон ч гэх юм те. Энэ хиймэл оюуны хөгжлөөр бол одоо нэгэнт одоо дэлхийд өрсөлдөж байгаа улс орнууд байдаг. За манай хувьд бол яг боломжийн тухайд бол за магадгүй дата төвүүдийг бас барих боломж бий юу? Дэлхийн том компаниудыг дата төвүүдийг барьж болох уу гэдэг асуудал. Гэтэл одоо бас сая бидний ярианд орж байна. Хамгийн гол асуудал чинь эрчим хүч юм байна те. Эрчим хүчний нөөц гэдэг манайд бол одоо бас маш дутагдaltaй учиртай. Тэгэхээр энэ талаар та юу гэж бодож байна? Тий. Яг нь түрүү хэлсэн шиг энэ химэл оюухан ингээд давхаргуудын алинд нь орсон суулгууд яг энэ тэр модулийн төвшөнд жишээ авах тий. Америкийн нэг хэдэн том компани, Хятадын нэг том компаниуд хооронд хамгийн ухаалаг модель хийх гэх бүр хооронд амар өрсөлдөж байгаа хгүй тий. Тэгээ энэ өрсөлдөөнд яг бас өрсөлдөж болно. Гэхдээ нөгөөтэйгүр тэр дата центр гэдэг бусад давхарлууд орох боломж бас байгаа даахгүй тий. Тэнгүүд эн чи AI гэдэг дэлхийн ингээд эдийн засгийн маш том хөрөнгө оруулалт ирээдүйд маш үн цэнэ үүсэх зүйл үүсч эхэлж байна. Энд нь ингээд оролцох боломжтой нэг давхар нь бол тэр дата центр гэдэг. Эрчим хүчний хувьд бол манай улсын хувьд бол урт хугацаанд бол зорилго нэг юм сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй улс. Тэгээд бусад нүүрс зэрэг бол бусад төрлийн эрчим хүчний нөөц боломжууд байна тий. Тэгэнгүүт энэ эрчим хүчтэй дотооддоо анхаас гадны дата центрууд бариад тэрийг эрчим хүчээр хангаад дээр нь модулууд нэмээд зөвхөн эрчим хүч шууд экспортлох биш. Дата центр бариад тэрийг эрчим хүчээр хангаад тэн дээрээ тэр модель сургах болон модель хүмүүс шууд моделийг үйлчлэх зэрэг чиглэлүүд рүү орж нэг дата центрээ байнгын ажиллагаатай байлгаж болж байгаа. Тэнгүү тэрийг тэр чинь шууд бас нэг юм гадагшаа эрчим хүчээр power ингэж хийгдсэн те юм сервис технологийн сервис болоод байгаа байхгүй цаашаа те. Тэгэхээр бид нар эрчим хүчнийхээ нөөц боломжийг сайжруулад одоо яг Өвөр Монгол сайхны тэр Казахстаны жишээ шиг тийм дата центрууд барих бол боломжтой гэж бодож байна. Нэг жишээ авах бол манайд бол 1 киловатт нь 3 центтэй байхгүй юу? Гэтэл одоо яг миний амьдарч байгаа хотод Палаалтай хотод 1 киловатт нь 30 цент байхгүй юу? Тэгэхээр тэр 30 центээр дата центрыг те эрчим хүчээр хангах уу, Монголд 3 центээр хангах уу гэдэг бол амар том ялгаагаар. Гэтэ яг 3 цент байгаа шалтгаан мэдээж хэрэг нүүрс. Нар бол Калифорниад ч Улаанбаатарт ч адилхан л тус байхгүй. Тэгэхээр яг ногоон одоо энергиэр бол бид нар өрсөлдөж болж чадахгүй. Зүгээр магадгүй яг богино хугацаанд бол бид нар нүүрсээр бүгдийг барих бас боломжтой. Тэгэхээр тиймэрхүү юмнууд дээр бол хамгийн гол нь цаг хугацаа тий. Яг энэ богино хугацаанд бид нар үнэхээр 3 центээр бид нар цахилгааны хангаад дата центр барьж чадхаар байна гэх юм бол why not гэх юм бол бүгд л хөрөнгө оруулах бас боломжтой. Тэгэхээр бас тэр тоонуудыг бас бид нар нэлээд сайн жоохон анзаарч явах хэрэгтэй. Зүгээр яг цахилгаанаар хангаад одоо юу гэдэг нарны энергиар ч юм уу салхиар гэдэг хэлэх юм бол 10 хэдэн цент таамаагүй таваа явчих шүү дээ. Тэгэхээр тэр тоонууд ерөнхийдөө хаашаа явах уу гэдгийг бүгдийг ерөнхийдөө хэлээд өгчөөр. Тийм. Сая Казахстанаас хэд хоногийн өмнө мэдээ гарлаа шүү дээ. Тэнд бас дата центр барих, Америкийн компанитай том дата центр барих 26 тэрбум долларын тэрбум евро илүү долларын хөрөнгө оруулахаар тийм том төсөл эхлэхээр боллоо гэх тээ. Тэгээд тэнд бол яг сэргээгдэх эрчим хүчийг дурддагдаад ашиглаад явна гэж байгаа. Гэхдээ эхний дата центр нь бол нэг том нүүрсний урхайгаа хажууд барьж байгаа байхгүй тээ. Одоо хилэн байгаа тэр эрчим хүчний нөөц юу байна гэх тээ. Тэгэхээр бидний хөвчсөндөө тийм нөөц боломж байгаа учраас тэгж ашиглаад эхлэх боломжтой гэж боддог. Хям илүү хямд. Сая та
та дурдлаа шүү дээ. Одоо Казахстан гэдэг бол Төв Азийн улс орн. Энэ Төв Азийн харьцангуй одоо бус улсуудтай харьцуулах Казахстан бол илүү одоо энэ мэдээлэл технологийн салбарт сүүлийн жилд асар их хурдтай. Энэ сул орон зайг ашиглаж шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ Төв Азийн энэ одоо сул орон зайд бид тоглох боломжтой байна гэдгийг харж чадаж, за мөн өөрийн давуу тал эрчим хүчний энэ онцлог тий эдгээрийг ашиглаж байна. А бидний хувьд бол давуу тал боломж бол энэ саяны ярьдаг одоо олон давхаргууд дундаас тэр илүү одоо дэд үтсийн салбарт нь бол боломж байгаа юм байна. А гэхдээ сэргийгдэх эрчим хүчний тал дээр бол илүү одоо биднэрт бол тавуу биш. Харьцангуй одоо том өрсөлдөгч нарын хувьд бол сул юм байна. А гэхдээ нүүрс болон одоо энэ эрчим хүчийг ашиглах бол боломжтой л гэж харах юм байна тий. Тэгээ урт хугацаанд сэргийгдэх эрчим хүчийг ашиглаад явах хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ эхний одоо шууд ингээд эхлэхэд шууд одоо байгаа давуу тал бол нөөцлөлт зааш шууд ингээд одоо нүүрс гэх тэнээс шууд эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Одоо хятадын баруун тишээ дата центрууд байгуулагдаад байгаа нэг шалтгаанч бас тийм сэргийгдэх эрчим хүчний нөөц тэнд болцоо их байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бас тэрнтэй дэстөөр урт хугацаанд тэгж харж бас Уучлаарай өөрөө чинь таны хэрэг таасан. Яг сая одоо жишээлхэд ингээд Казахстанд Nvidia-гийн одоо хөрөнгө оруулалттай юу байрна гэдэг тэгэн гут чинь жоо харамсмаар байгаа байхгүй. Тэр дээр бид нар бол хамаагүй хурдан хөдлөх боломжтой байсан те хэдэн жилийн өмнөөс ингээд яриад л яваадсан. Гэхдээ яг одоо нэг юм шийдвэр гаргаж чаддгүй ингээл те урд хөрш одоо Америкийн юу тавьчихаар урд хөрш маань юу өгөх бол Орос маань юу өгөх бол тэгэл ингээл энэ дээр ингээл сигнал бодоол магнуул нь одоо ингээл ягаал те асар удаан юм нэг шийдвэр гаргаад идэг. Энээс бол зөндөө юм алдчихж байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн зөндөө алдна. Одоо жишээлхэд Nvidia Монголд одоо дараагийн дата центрийг барих уу гэвэл бараг л үгүй бах гэж би бодож байна. Тэртээ тэргүү Төв Азид нэг л юу ахт нэг л газар байхт болно. Тэгээд тэрнээс бид нар бүрэн хамааралтай болчихж байгаа байхгүй. Одоо Монголд яг адилхан байдлаар бид нартай харьцахгүй шүү дээ. Дараагийн ямиг бүгдийг Казахстанаас асуу та нар гэдэг орхич чинь. Казахстанаас асуухад та нар дата центрээр яадیں۔ Та нар AI-аар юугаа хийдیں۔ Тэ манай энд байж хаа та нар зүгээр аппликейшнийг хийгээд тийм юм руу бүгдээр ингэ яваарчж байгаа байхгүй. Энэ бол нэг хэдхэн жил 2 жилийн өмнө шийдвэр гаргаж чадсан бол энэ бүх юм өөрөөр ирэх хэрэгтэй байсан. Тэгэхээр хурдан шийдвэр гаргахгүй байх нь өөрөө асар их тийм юутай эрсдэлтэй. Тэгэхээр угаасаа манай гадаад бодлого амар ойлгомжтой те Хятад, Орос, Америк гэдэг энэ гурван улсын одоо бодлогуудыг бүгдийг нь энэ чинь ингээл хэрэгжүүлээл бүгдээрнтэй найрсаг харилцаатай байх гэдэг ийм гадаад бодлоготой ус. Тийм болохоор төгрүүлж харьцантай л бүгдээрнтэй янз бүрийн юмнуудыг тестэлж үздэг ийм орчин үүсгээл тэгэл тэн дээрээ илүү фокуслаад явал илүү боломжтой. Тэгэхээр бид нарын нөгөө жижигхэн улсын одоо давуу тал нь хурд байхгүй. Тэгэхээр тэгээ Хятад дайч юм ахи, Орос дайч юм ахи, Америк дайч юм ахи гэдэг айл болох бүгдээрнгийн ингээл оруулж ирээл тест хийх боломжтой тэр нөхцлүүдийг нь үүсгээл ингээд явах хэрэгтэй. Тэгэхээр тэн дээр бол нэг хурд хугацааны юм бодоол болох болов болохгүй болов энэ ингэх болов тийх болов гэхээсээ илүүтэйгээр өнөөдөр хийж болж байгаа юмнуудыг маш хурдтай хийгээл хойлоодаа маш хурдан гаргаал тэгэл явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр болохоор одоо жишээлбэл дата центр байгуулахаар ямар асуудал үүсчээд байд юм бэ гэхээр Монгол улс датагаа гаргах юм уу, гаргахгүй юм уу, тэ өөр дата оруулаад ирсэн чинь гинт одоо нөгөө дата центр дээр нь очиад нөгөө юу хийгээд ах юм уу, тэ тэгээ дата матагаа ил гарга энтергээд ах юм уу, тэ тиймэрхүү юмнуудаа тодорхой болгоод бид нар яг ийм нөхцлөөр ингэж явуулахад болох юм байна гэдэг юм. Хурдан шийдвэр гаргаж чадсан бол иймэрхүү нөхцлүүд үүсэхгүйгээр хурдан явах боломжтой. Тэгэхээр яг хуу цаашдаа ч гэсэн ер нь яг технологийн салбар гэдэг маань өөрөө нэг номерт хурд байхгүй. Тэгэхээр бусад юмыг бодох шаардлага байхгүй. Хурдтай байна уугүй юу гэдгээ шалгаад хурдан энэ дээр ихэд шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Тиймэрхүү. Саяных дээр бол нэлээд жоохон бид нар алдсан юм амар их байгаа байхгүй. Хурдгүйгээсээ болоод. Тийм. Бидэнд бол боломж байсан. Боломж бол байсан. Тийм. Одоо дараагийн юмнууд бол улам хэцүү болчихж байгаа гэсэн үг. Яг л энд ингээд том дата центртэй, том төвтэй Nvidia-гийн одоо Казахстанаар дамждаг юутай бол одоо жишээлхэд манай дээр одоо зөндөө олон юмнууд ингээл та нар Казахстанаас асуу гэдэг нөхцөл байдал руу зөндөө орсон юмнууд байгаа байхгүй. Телекоммуникашн одоо юу гэдэг зөндөө олон юмнууд дээр. Тэгэхээр тиймэрхүү юмнуудыг бодвол бид нар илүү хурдан хөдлөх хэрэгтэй. Одоо шинэ манайд альва нэг улс орон дата центр барьлаа гэж бодъё. Гэхэд одоо мэдээллийн аюулгүй байдал гэдэг өөрөө та ярьлаа л да сая авах юм уу авах юм уу яад боловсруулах юм. Гэхдээ мэдээж тухайн одоо улс орон
одоо мэдээлэл одоо дата центр барьж байгаа үед мэдээж одоо юм хадгална боловсруулах ч юм ийм байх хэрэгтэй. Тэгэхээр энэ аюулгүй байдал манайд үнэхээр хангаж чадах уу? За хятад бол Америк бол өөрсдийн бие даасан тийм аюулгүй байдалтай тийм мэдээллийн юуг. Гэтэл Монгол улс яг хинээс хамааралтай байдаг. Хятадаас хамааралтай байдаг юм уу? Оросоос юм уу? Дата центр гэдгээр бид нар бас нэг дата центр гэдэг үг маань өөрөө жоохон нэг ойлгомжгүй үг юм. Энэ нэг датануудыг авчираад ингээд цуглуулах юм байна гэдэг үг болчиход байдیں۔ Гэхдээ яг энэ хэмэл оюуны тухайд гэх юм бол бид нар data center гэж нэрлэхээсээ илүү processing center гэд нэрлэлчүүл арай амар. Гэх юм бол дата орж ирээд манайд процесс хийчээ буцаа гарчна гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар бол учиргүй их дата хадгалж матгалаад ингээд байх нь бол бас тийм биш байдлаар бас зохицуулах боломжтой. Ер нь дата яагаад чухал байдığım бэ гэхээр одоо жишээлбэл би Солонгост ажиллаж явах үед ингээд нэг Солонгос data center барих уу барихгүй юу гэж яг тэгж явах үед нэг асуудал гарсан чинь нөгөө датагаа өг гэнтэр гэл нөгөө зэрэг цагтаа орж ирэл те ийм нөхцөл үүсэж байгаа байхгүй. Тэгэн гут Солонгост ерөөсөө тэрнээс хойш дахиж гадны компаниуд дата центр барихаа болчихж байгаа жишээний те. Ерөөсөө дандаа Сингапур, Тайван гэл ингээ яваад гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм нэг хэсэг ийм буруу нэг ийм үйлдэлүүд л ерөөсөө бүх юм блоклаа хийдэг. Тэгэхээр дата гэдэг бол тухайн одоо нэг яг тэр датагаа эзэмшиж байгаа газрын өмч байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэн дээр бол бид нар сайн хамгаална яа интернэс тэрэн дээрээсээ халдахгүй байхгүй тэр гэдэг юмнуудаа тодорхой болгоод эдгээр чи ийм бодлоготой ингэж явах юм байна гэдгийг тодорхой болчих юм бол тэрэнд нь тохируулаад өөрсдөө янз бүрээр тэр процессинг центр нь байна уу дата центр нь байна уу компаниуд чинь аль болох хямдхан эрчим хүчтэй юм байна те. Бүх юмыг ногоон байлгах нь одоо нүүрс болохгүй гэж хууль мөл тавиал ингэх юм бол бас орж ирэхгүй нэ шүү дээ те. Тэр тиймэрхүү юмнуудыг ингээд бид нар зөв бодлогоо гаргаад маш хурдтай одоо шийдвэрүүдээ гаргаад за бид нар ингэж явах гэж байгаа шүү та нар ямар бодолтой байна гэхэд бол бүгд өөрсдийнхөө нөхцөл байдал тохируулаад бас хөрөнгө оруулж орж ирэх боломжтой гэж бодож байна. Танаас асууад хятадын хиймэл оюуны чиглэлээр нь хууль эрх зүйн төвшөндтэй ямар одоо шатанд явж байгаа гэх юм уу? Одоо хууль эрх зүйн хувьд илүү одоо нээлттэй тэр хөгжүүлэх дээр анхаарч байгаа мó ямар бодлого хөргөлж байгаа? За AI бас тусгай AI-д холбоотой хуулиуд батсан байгаа. Маш одоо хувь хүний мэдээллийг яаж хамгаалах юм те. Энэ олон нийтийн мэдээллийг яаж хамгаалах юм. За аюулгүй байдлыг яаж хамгаалах гэх мэт маш нарийн хууль баталсан байгаа. Гэтэ яг би яг хуулийн талаар судалж байгааг болохоор сайн мэдвэ. Гэтэ яг өнгөрсөн жил 2025 онд бас яг хууль чуулганы үеэр бас энэ тухайн асуудал яриад тусгай хуулиуд баталсан байгаа. Одоо шилбод хувь хүний асуудал, хувь хүний нууц, одоо шилбод дата доторыг хувь хүний нууц, одоо шил миний орлого зарлагын мэдээлэл ч юм уу ингээд ухаалаг одоо тооцоо төлбөр тооцооны аппликейшн хангамж миний хувь хүний мэдээлэл бараг ингээд бараг бас нийтийн дата дээр орчиж байгаа байхгүй. Тэгээ энийг одоо хувь хүний мэдээллийг буцааж яаж хамгаалах вэ гэдэг тал дээр бас сүүлийн үед маш олон асуудал гарч байгаа. За мөн цахим зарилангийн асуудал байна. Цахим зарилангийн одоо шил намайг цахим зарилангаас хамгаалахын тулд одоо миний мэдээлэл хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ энэ мэдээллийг хэн авах ёстой? Энэ мэдээллийг дараа нь яаж ашиглах ёстой? Энийг яаж өгүүл устгахад оруулах ёстой юм уу? Энэ тал дээр бас маш олон зүйл дээр хуулийн одоо цаашдаа бас ярьдаг баг. Энэ бол бас AI хөгжөөд цаашдаа бас нэг асуудал нь хувийн мэдээллийг яаж хамгаалах ёстой? Хувийн одоо орон зай яаж одоо тэр хөгжүүлэлтээ яаж ингэж уялдах ёстой гэдэг тал дээр бас том асуудлууд байна. Энийг одоо мэрэгжлийн хүмүүс л илүү гоё ярих байна. За яг ийм асуудал манайд одоо хууль боловсруулах тэр үед бол гарчлаа байх тий. Тэгэхээр ер нь та хийж штэ хиймэл оюуны энэ хууль эрх зүйн орчин боловсруулах гар бие оролцож байгаа юм байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч. Тий. Яг Монгол улсад хувийн мэдээллийг хадгалах хууль гэдэг бусад төрлийн хуулиуд байгаа л да өгдөлтөй холбоотой. Одоо түрүүний дурдсан хууль яг тийм дата центр болон дата центр холбоотой тийм өгдлийн тухай хууль байгаа. Яг манад бол одоо ийм AI-д яаж хэрэглэх үү ч юм уу, AI-тай холбосон хууль бол одоогор байхгүй. Гэхдээ магадгүй ирээдүйд байж болох юм да. Тэрийг хийж тэгээд одоо бид нар чи яг нэг яг юм өөртөө ийм Америк хятад шиг юм их олон дата цуглуулад трейн хийгээд хөгжүүлээ сургаад байгаа тийм жишээнүүд Монголд бол тийм компаниуд тэгж байгаа компаниуд байгаа. Гэхдээ дийлэх нь бол яг нэг гадны юунууд хэрэглээд ах шиг модельүүд загварууд хэрэглээд ах шиг. Тэн дээр нь одоо чинь ажил хувийн амьдралдаа ч юм хэрэглүүл тийм API-гаар шууд модельтэйгээ ярьж харьцаж хэрэглээд байгаа байхгүй те. Тэр тэгвэл тухайн тэр компаниуд нь болохоор тэгж харьцаж байгаа тохиолдолд манайх тэр танаа чиний датагийн чинь юунд ч ашиглахгүй ингээ устгахчдаг. Тэгээд модель сурах дээрс ашиглагддаг
гэх тийм бодлоготой policy-д байгаа. Харин хувь хүн дээр бол ChatGPT-г application байгаа тийм. Тэнд нь та бүхэн ингээд зэсэн дээр ороод харуул data control гэдэг зэс байгаа байхгүй юу. Тэн дээр нь ороод харах юм бол таны датаг бид нар модельээ сайжруулахад сурахад хэрэглэх үгүй юу гэд дефолтоор ингээд болно гэд он байгаад тийм. Тэгвэл тэрийг ороод ингээд off болгоод таны дата жишээ нь модель сурахад бол ашиглахдаггүй байна тийм. А гэхдээ тэр чинь ингээд сургагдахад ухаантай болгоход нь ашиглаад байгаас биш яг өөр хүн таны имийг ингээд асуул хэлээд өгнө гэсэн асуудал бас биш тийм. А тэгэхээр энэ юм том юм OpenAI, Anthropic гэд том компаниуд ингээд одоо ингээд төстэй зүйл хийгээд авах яг өндөө бол юм ухаан юу ч хариулцдаг хийдэг ч юм уу те. А тэгэхээр нэг ингээд биенээс онцгойрох гэсэн ялах гэсэн нэг одоо нэг онцлогоо хэлж байгаа зүйл ингээд хүмүүс итгэлийг авах хэрэгтэй байгаа байхгүй те. Манай модель ингээд аюулгүй байдалтай маш их анхаардаг модель оо те. Ингээд хувь хүний тэр аюулгүй байдлаас гадна дата гэх мэт бүх юм бидэрт итгэж болно гэдгээрээ илүү ингэж онцгойрч ингэж ялгарх үднэс тэрийг их ярьж ингэж явдаг. Тэгээд ер нь бол нөгөө нэг Америкч нь болохоор хятадаас нэг онцлог нь болохоор AGI гэж аягүй их ярьдаг. Artificial General Intelligence буюу маш юм төгс хүн шиг юм ухаантай ерөнхий юм ухаантай юм гаргаж аавна гэдэг өрөг амар зөөрж ингэж өршөлдөг. Тэнгүүд тэнд Америкт нэг айдсууд байдаг тий одоо энэ AGI гэдэг чинь гарч ирээд одоо баг бидрийг захираад ингээд том мангасыг гарч ирээд ингээд дийлдэхэ болох үедээ гэдэг ч юм уу те. Тэгэхээр ингээд манай модель манай Anthropic гэдэг компани бол ингээд анханасаа ингээд бид нар юм safe юм аюулгүйгээр тийм модель гарч ирж байгаа те. А тэгэнгүүт гэхдээ нөгөөх нь амар ухаантай болоод идэг. Тэнгүүд нөгөөдгий чи ашиглаад маш хакерт ажиллагаа явуулдаг байвал ямар ах вэ гэдэг ч юм уу те. Тэгээд нэг тийм бодох ёстой консернүүд асуудлууд дагаад ингээд урган гараад аюу гарч ирж байгаа л та тэр үнээс те. Тэгэхээр батлага инженераас асуухад ер нь танай Google DeepMind яг ямар одоо юун дээр ажилладаг юм. Тийм ээ манай үзэгчд илүү одоо тодорхой болох үтнэсийг. За Google-ийн тухайд гэх юм бол Gemini гэж модель байгаа. Gemini модель маань болохоор одоо яг хамгийн том хүчтэй моделлуудын нэг. Тэгээд яг хуу зөвхөн одоо Google компани тухайд гээд үзэх юм бол зөвхөн тэр нэг том модельийг сурахаас гадна одоо жишээлбэл өөрсдийн дата центертэй өөрсдөө chip design хийдэг те TPU гэдэг одоо жишээлбэл Nvidia-гаас гадна цорын ганц одоо өөрсдөө chip design хийдэг компани Google байх жишээтэй те. Тэгээд Nvidia одоо юу гэдэг TSMC-гээс гадна одоо Broadcom гэдэг арай өөр chip үйлдвэрлэгчдэр үйлдвэрлүүлдэг ч юм уу. Ямар ч байсан одоо жишээлбэл бусад бүх компаниуд явсаар хагаад Nvidia, TSMC гэдэг хоёр одоо компани дээр очиод ингээд бүгд гацчихдаг. Тэгээд тэн дээр чип хэр үнэтэй гарч ийн хэр хурдтай гарч ийн гэдгээр ингээд бүгд ингээд блоклуулчихдаг байхгүй. А Google-ийн тухайд бол энэ бүх юмнуудыг яг бүгдийг өөрсдөө хийдэг юм одоо бүх лейерүүд дээр одоо тоглох боломжтой компани болохоор ер нь бол ямар нэгэн юмд блоклогдох нь бол маш бага. Тэгэхээр та хэлж сая энэ хоёр компанид очиод яадаг гэх тээ. Нэг нь бол одоо Тайван тий. Нөгөөх нь бол тэр нөгөө Nvidia. Одоо энэ үүсгэн байгуулагчийн 50-ны гаралтай тэр байдаг тий. Тэгэхээр энэний хоёр компани бол мэдээж нөлөө Америк талдаа илүү. Одоо мэдээж Nvidia бол Америкийн компани. Гэхдээ 50-ны хувьд болохоор одоо ер нь бол тийм нөлөө нь бол Америкт нь илүү өндөр гэж харж болох уу? Тий, яг нь ерөнхийдөө TSMC одоо яг чипний тухайд одоо Nvidia-гийн чипийг бол TSMC үйлдвэрлэж байна те. Memory бас энэ чинь нөгөө memory бас асар их хэмжээгээр хэрэглэдэг memory-гийн Samsung одоо Солонгосын компаниуд SK Hynix гэсэн компаниуд голцоо үйлдвэрлэж байна. Ингээд үзэхээр энэ өөрөө ингээд нөгөө нэг ганцхан улс Америк дотроо бас бүгдийг нь хийж чадахгүй ингээд тэнд Тайван, тэнд Солонгост ингээд зөндөө олон хамааралтай байхгүй. Тэгэхээр эднүсийг аль болох багасгах гал компани болгон өөрсдийн одоо аргаар багасгах гэж оролдож байна те. Янз бүрийн иймэрхүү өрсөлдөөнүүд болж байна. Одоо жишээлхэд Anthropic компани тухайд ингээд харах юм бол асар үнэтэй байдаг байхгүй юу? Ерөөсөө модель ячаад хамгийн сүүлд Anthropic-ийн одоо cloud моделийг хэрэгжилж үзсэн хүмүүс бол мэдж байгаа бах. Буруу хэрэглэх юм бол асар өндөр том хэмжээний invoice ирнэ. Тэгэхээр энэ яагаад буулгаж чадахгүй байна гэхээр Nvidia-гийн чипийг хэрэгжилж जैन те өөрсдийн дата центр байхгүй байна гэдэг асар олон юм юунуудтай dependency-нүүдтэй. Тэнгууд Nvidia-г харангууд 80% profit margin-тай компани байхгүй 80% ашигын margin-тай компани гэсэн үг. Тэр чинь юу гэсэн үг гэхээр 5 дахин өндөр үнээр зарж байгаа байхгүй. Тэгэхээр 5 дахин өндөр үнээр аваад дээр нь модель ажиллуулах
тэрнийг өөрсдөө хийчихэд модель ажиллуулах хоёрын хооронд үнийн ялгаа ингээд 5 дахин гарах нь шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг нөгөө нь ингээд нөгөө 5 10 жил 20 жил нөгөө урт хугацаанд харж байгаа газрууд бол иймэрхүү зүйлүүдийг бүгдийг ингээд багасгаж явдаг. Тэгэхээр Google бол яг нөгөө том хэмжээний ресурстай компани учраас энийг бол маш эртнээс хараад окей өөрсдөө чип яах хэвээр байна, ингэх хэвээр байна, Nvidia дээр dependency байж болохгүй байна гэж явцсан. Хятад улсын тухайд бол бас яг адилхан нөгөө урт хугацаанд ингээд төлөвлөгөө гаргаад явж байгаа болохоор иймэрхүү dependency-нүүдийг бол маш их багасгаж явдаг. Тэгэхээр тэр талаараа бол нэлээд тийм төстэй байдлаар явж байгаа. Одоо яг одоогийн байдлаар бол Америкийн Хятадаас нэг том давуу тал нь бол байгаад байгаа юм GPU те. Одоо Nvidia-гийн дизайн хийгээд 50-д үйлдвэрлэдэг GPU байгаад. Энэ одоо модель сурахад модель хүмүүс асуух болгонд чинь ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай байснараа модель илүү хурдан сурган, сайн сурган, зардал нь бага байна гэдэг энэ дээр байгаад байгаа. Тэгээд Америкийн Трампын засгийн газраас бол энийг ер нь Хятадд өгөхийн хоригдсан экспорт контрол тавьсан байгаа тагт оруулахыг хоригдсан. Тэгэхээр нэг талаараа бол одоо яг одоогийн өнөөдрийн байдлаар хятадын компаниуд нөгөөх нь олдохгүй жоо хэцүү байгаа. Гэхдээ хятадын засгийн газраас урт хугацааныхаа саяны баталгаахын хэлсэн шиг хөгжлийг хараад энэ чинь ингээд өгөхгүй байгаад бол нөгөөх нь хэрэгтэй тэнгод хуваагаас ахуулаад ингээд өөртөө хөгжүүлж эхэлж байгаа байхгүй. Тэгэхдээ бүр хэдэн генерашны хойно явж байгаа. Яг тэр GPU-н дээрээ бол тэгэхдээ энэ урт хугацаанд бол энэ чинь ингээд catch up хийгээд тэнцээд ирэх байхгүй те. Тэгэхээр богино хугацаанд ашиггүй урт хугацаанд бодлого харах гэсэн юм зүйл байна. Тэгээд хятадын нэг онцлог нь бол одоо хувийн тэр компаниуд нь маш хүчтэй том гаргаад ирсэн тэд нар маш хүчтэй өршөлтөд явж байна. Тэгээд төрөөс нь бас аягүй тэгээ чиглүүлж өгдөг те. Төрөний 460 сэтгэл зүйсээр юм 5 жилийн бодлого гаргаад төрөө яг нэг зүйл аль үйлдвэрлэлгүй их шингээж өгнө гэдэг. Тэрлүү их ингэж анхаарсан гэдэг бодлого гарсан хэлж байсан. Одоо Америкт хоёрод бол аль аль нь хамгийн ухаантай модель хийгээд тэн дээр яг өрсөлдөд явж байгаа. Америк нь жоохон түрүүнд те. Тэгтээ алсын харааг нь харах юм бол ингээд салаа явчих юм шиг харагдаад байгаа байхгүй. Одоогийн байдлаар нэг нь түрүү хийсэн ингээ Америкч нэг AGI гэдэг амар ухаантай модель гарган ингээл тэрлүүгээ айгүй их яриад яваад байгаа бол хятад бол илүү энийг deployment буюу ингээ аж үйлдвэрлэлүүгээ үйлдвэрлэлүүгээ нэвтрүүлэхээр айгүй их анхаарат тэгээд яваад байгаа. Тэгэхээр нөгөө одоо энэ дээр ялгааныг харж байгаа бол open weight модель, closed weight гэдэг нэг ойлголттой байна. Одоо Америкийн тэр лаглаг ухаантай модельүүд бол ерөөсөө open source, open weight биш те. Хятад болохоор DeepSeek-ээс ахуулаад тэр Coin гэдэг Alibaba-гийн модельүүдээс ахуулаад open weight буюу нэг яаж гараад ирсэн модель нь ил байгаа байхгүй ингээ хүмүүс хараад тэн дээр нь тэрийн шууд ингээ өөрөө татаж аваад компьютер дээрээ өөрийнхөө дата центрт ажиллуулахад хэрэглэхэд болохоор дээрээс нь дата нэмээд одоо Монгол датагаа нэмээд илүү өөрөөр ингээ Монгол руу чиглүүлээд хөгжүүлж бас болж байгаа байхгүй те. Тэгэхээр энэ нь болохоор маш хямдар ийм efficiency дээр илүү анхаарсан те. Тэнгүүд энийг ингээд маш олон хүмүүс газрууд компаниуд татаж аваад өөрийнхөө үйлдвэрт янз янзын зорилгоор ашиглавал ийм хямдар босдог, хямдар ажиллаж болдог. Гэхдээ ухаан нь жоохон хойно л болохоос ш тийм нэг том ялгаа байхгүй тал руугаа орж иж яваад байгаа. Тэгэхээр хятадын бодлого бол одоо нэг хятадын гол онцлог нь маш олон үйлдвэртэй тэрүүгээр гаашаа экспорт үйлдвэрлэлээ орно шүү дээ. Тэнгүүд одоо би нэг репорт ус уншижсэн. Яг тэр үйлдвэрийн ажилчин ажилт болох сонирхолтой хятад залуучууд бас ингээ багасаад байгаа те өмнөхөд бол тэгэнгүүт тэр үйлдвэрлэлөө нэвтрүүлж тэр ажлах хүчээр хангах болон тэр хямдар хийхтэй өөрийнх нь гол эдийн засгийн давуу тал болсон зүйлээ одоо humanoid robot гэж сүлжээтэй хэрэг байгаа нөгөө хүн шиг гарч ирээд хүний хийдэг шиг ажлуудыг хийгээд авах те. Тэгэхээр robotics ингээд аж үйлдвэрлэлийг шингээж энэ лугаа их оруулаад тэр хүн шиг ухаантай AGI ингэж ярихаас илүү төрийн бодлого гэсэндээ тэгээд энэ нэг жижигхэн ажилуулахад амархан хямдхан тэгээд илүү практикл ч юм уу талаар ч юм уу те. Энэгээрээ ингээ айгүйх тийм ялгарч зөрөөтэй ингэж хөгжөөд байгаа. Сая одоо шинэ хятадын тэр хаврын баярын тоглолтын үеэр нэг хүн төрстэй робот бүжиглээл одоо тийм өнгөрсөн жилчгээс гаргаалах шиг байна тийм. Тэгэхээр энэ робот чинь бол тэр чиглэл рүүгээ илүү сургагдсан тийм робот байна л. Одоо энэ модельүүд чинь юмыг л ухаантай болгож өгöd байгаа тарих хийгээд байгаа тийм байна. Одоо нэг роботуудын үйлдвэрлэл дээр илүү нөгөө AI-ийн суулгаж шингээж өгöd байгаа. Тэгэхээр сингээхт нь open weight буюу efficiency ингээд сурахад ч гэсэндээ тийм маш их хүнтэй биш ч юм уу те. Одоо тийм жижиг их оруулж өгöd. Тэгээд энэгээр яг цааш онцлог. Өөр нэг онцлогийн дурд бол нөгөө Америкчин төрөө нэг амар ухаантай юм гарч ирээл нөгөө нэг ингээд эдрэг эзэсчхөөд гэж байгаад бол хятад бол айдас нь арай өөр байгаад. Би хоцорч фикс нэг айдас байгаа. Одоо нөгөө ингээд бүх төвшөнд хүмүүс нь би ажилдаа хэрэглэхтэй эсвэл ингээд өөрийн хувийн хэрэглээ хэрэглэхтэй ч юм уу
ингээ хоцроо явчих болов гэсэн айц. Тэгээд Open Cloud гээл түрүүний эйжентүүд энэ гарч ирээл ингээл нэг хэсэг аягүй шуурлаа шүү дээ хэдэн сарын өмнө те. Тэгэхэд хятадд бол ингээд гудам дээр нь ингээд бүр өвөө эмээнээр залуучууд ингээд цуглдсан. Нөгөө Open Cloud энийг суулгая гэдэг те. Тэгээд тэн дээр бүр бизнес утсан ингээд нэг хүн тэдийн оноор суулгаж өгнө гээл хүмүүс уцаа барьцсан ингээл суулгуулах гээл. Тэгэхээр ингээд айц арай өөр хөвөний хоцорч гэсэн. Тэгээд аюу тийм хоёр өөр бас яаж хөгжиж ингэж энэ араас явж байгаа юундаа харж байгаа тэгэхээр тэр улс орныхоос аюу онцлог бас харагдаж байгаа нэг сонирхолтой санагсан. Тэн дээрээс дөрөв зэрэг сэтгэл баталгаа гэдэг бас гоё комментүүд хэлсэн. Тэгээ батлагаас инженероос асуудал сая ерөнхийдөө ярьчлаа. Тэ хэдийн тэр модельүүд яаж хямд үнээр тэг хурдтай хөгжих сургагтаад хөгжөөд ийн гэдэг талаас. Тэгээ нэмээд хэлэхэд ер нь яагаад ийм одоо DeepSeek гэхэд хичнээн бага зардлаар Америкт өрсөлдөхүйс хэмжээний одоо ChatGPT, OpenAI тэгээ өрсөлдөхүйс хэмжээний гарлаа гэж өнгөрсөн жил том бум болж исэн шүү дээ. Яа одоо бол яг нэг гарч байгаа патентын тоо гарч байгаа нэг research paper-ийнхаа тоогоор бол хятад хамаагүй илүү байгаа байхгүй. Тэгэхээр яг тэн дээр нэг ажиллаж байгаа хүмүүсийн тоо маань ч гэсэн хамаагүй өндөр байгаа. Тийм болохоор яг тэр модель дээр янз бүрийн инновац гаргах дээр бол хятад бол маш хурдтай явж байгаа. Тэгээд түрүүний хэлсэнчлэн бид нар ер нь яах ёстой юм гэдэг дээр ер нь бол хятадын явж байгаа хятад улсын ерөнхийдөө явж байгаатай бол ер нь жоохон төстэй явхад бид нарт тэрөөсөө алдах юм бол байхгүй. Одоо жишээлбэл манай улсын одоо нийт GDP-ийн 70% нь экспортын 90 гаруй хувь нь уул уурхай байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энэ уул уурхай дээр энэ AI-г оруулж ирээд энэ уул уурхайгаа яаж одоо илүү одоо ашигтай байлгах уу тэрнээсээ дамжраад ерөөсөө уул уурхай дээрээ төвлөрсөн улс гэж бас цөөхөн шүү дээ тийм үү уул уурхай одоо Канада улс гэх чинь уул уурхайн маш том эдийн засгтай улс мөртлөөсөө яг ингээд одоо хамгийн чухал зүйл гэдэг ингээд жагсаахад уул уурхай 8 дээр бичигдэж байгаа байхгүй а гэтэл манайд бол 1 2 дээр л бичигдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр уул уурхайн салбарт бидний хөрөнгө оруулж чадах нөгөө потенциал уул уурхайн салбарт одоо орж ажиллаж чадах нөгөө нэг human resource-ийн потенциал нь хамаагүй өндөр байхгүй. Тийм болохоор бид нар яг энэ уул уурхай дээр AI-ыг яаж оруулж ирэх хэвтэй юм те. Уул уурхай гэдэг маань болохоор зөвхөн олборлолт биш байхгүй. Энд чинь өөрөө илрүүлэх бид нар дахиад яагаад AI-аар дахиад нэг оюутлогоо шиг 3 орд олж болохгүй юм те. Тэгээ энэ дээр бид нар яагаад улсаараа төвлөрч болохгүй юм. Бүх их сургуулиуд нь энэ дээр ажиллая, компаниуд нь энэ дээр ажиллая, энэ дээр хөрөнгө оруулагчтай оруулж ирэх. Магадгүй 2 жилийн дараа бид нар дахиад нэг оюутлогоо шиг 2 3 орд олцоод бид нэр AI-аар $1 триллион хийсэн юм а гэж сууж ажиж болно шүү дээ. Тэгэхээр иймэрхүү чиглэл рүү бид нэр явах хэрэгтэй. Аль нэг одоо салбараа барьж аваад тэн дээрээ ингээд энэ AI технологи гэсэн юмнуудыг илүү хөгжүүлэх хэрэгтэй гэж ер нь би бол бодож байгаа. Тийм болохоор аль болох тэгээ бид нарт ийм одоо том хэмжээний бас ийм яг underground одоо улсын олборлолт гэдгээр дэлхийд одоо тэргүүлэх юм үйлдвэр байж юм те. Тэгэхээр тэн дээрээ илүү одоо төвлөрөх хэрэгтэй болов гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр яг одоо хятадын явж байгаа замаар ер нь бол тэр илүү яг аж үйлдвэр дээрээ бид нар энийг авчираад ашиглаад тэгээд энийгээ тэндээсээ технологи хөгжүүлэх гэдэг дээр бас анхаарах боломжтой гэж бодож байгаа. За танаас асууд хятадын яг одоо энэ ийм л оюуны бодлого бол маш оновчтой явж байна гэж харагдаж болохоор байна. Саяны одоо бидний ярианаас. Тэгэхээр энгийн иргэд ер нь яаж хиймэл оюуныг өдөр тутамдаа ашиглаж байгаа. Та юу гэж? За ер нь баг дэлхийн нийтээр адилхан ихнийх нь мэдээж аппликейшн тий мөн болгоно. Одоо хятад залуучууд ингээд зүгээр нэг дэлгүүр тал хувцсан өмсчээд яагаар 6 авчид та зөгч нүгөө юу яагаас асууж байгаа юм. Жишээ нь. Одоо ингэж өргөн хэрэглэний бол бүх дэлхийн нийтээр ашиглаж байгаа. Өнөөс гадна одоо хятад тусад эмэмлэг дээр бол аюул түлхээ ашиглаж байгаа. Яагаад гэвэл нутаг дэвсгэр маш таруу, маш алслагдмал тосхнууд хятад тусад олон байдаг. Тэгээд AI мож болгон өөрийнхөө эмэмлэг зөрүүсэн AI ийм модулууд бий болгосон. Шилбодын өвчөөл тэрний тухайн одоо хөдөө орон нутгийн эмчин шууд нөгөө нэг AI-гаар очиж нөгөө нэг мэдээлэл өгөөд тэгээд одоо том хотынх нь тэр өмчнөр ч юм уу шууд ингэж онцлогоо өгөх ч юм уу гүүл ингэж шууд AI-гаар ингэж бүх адилхан өвчтэй өмнө байсан өгөгдлүүдийг ашиглаа за баг ийм өвчин болгондоос зүгээр ийм өвчин байвал энийг аль өмнөд очивол илүү хурдан илүү найдвартай ажиллаж болно
мэдгээж болно гэдэг юм. Энэ мэтээр ингэж хөдөө аж ахуй дээр өмлөг дээр маш их ашиглаж. За мөн хөдөө аж ахуй дээр ч гэсэн адилхан за одоо ингэ цаг уурыг яага бүтэн жилийн одоо шил одоо 2027 онд цаг уур ямар авах вэ? Манай энэ бүс нутаг гэдгийг ингэ яагаар юу ч ашиглачаад за тэгвэл ийм цаг агаар бороо ихтэй бол ямар тариа тарих вэ? Ямар ургамал тарих вэ? Бороо нарны тусалд сайн бол ямар тариа тарих вэ гэдэг тариачид хавар тариалах та эхлээд сонгочж байгаа байхгүй юу? Уулын шиг ингэ за ингэ энэ жил өнгөрсөн жил алим тарьсан энэ жил ахад алмаа тарья гэдэг биш. Яагаар ингэж өөрөө сонголт хийхгүй яагаар ингэ сонголтоо хийлгэж байгаа юм шүү. Энэ мэтэр. За мөн одоо хятад улсад нөгөө нэг сүүлийн жил хамгийн идэвхтэй хөгжиж байгаа зүйл нь нөгөө буухай шуудан логистик хөгжиж байгаа. Би энэ харсны нөгөө буухай шуудангийн нөгөө компанид сурвалж байгаа нэг одоо жишээлбэл маш олон нэг компани төвлөрсөн нөгөө нэг логистик төв дээр маш олон буухай шуудан ирж байгаа. Энийг ингээд өмнө нэг хүн за Шанхай, Бээжин, Үр Монгол ингээд хүн гараар ингэж ялгадаг байсан. Бүтэн өдрөж ингээ ялгаад ингээ тэгээ тэрний ааш төв. Одоо шууд ингээ орж ирж ин яагаар шууд ингээ уншаад Шанхай ингээ бүх юм яа. Тэгээ ямар ч алдаа гарахгүй. Хүн ингээ ялах харчмаас алдаа гараа заримдаа Шанхайд байдгийг Бээжин руу оруулчаа тэр нь Бээжинд ирээд одоо тэрнийг би яг өнөдөр харсан байхгүй. Энэ мэтэр. За тэгээ хот дотроос гэсэн одоо ингээ ямар ч тийм бугаа шууданч байхгүй. Шууд яа өөрөө модель болгоод тэр нь өөрөө хөргөжүүлж байгаа юм байдалтай. Иймэрхүү байдлаар ашиглаж байгаа. За ингээд өнөөдрийн бидний хэлцүүлэг одоо энэ хүрээд өндөрлөө. За ингээд маш сонирхолтой одоо мэдээллийг өгсөн судлаачид сэтгүүлч та бүхэнд одоо тэр нь баярлалаа. Тэгээ манай хэлцүүлгийг хүлээн авч үзсэн эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа.